Thank you.
дээр давхар байхыг давтаж эхлээд ойлгосонгүй. Хиний дөрөөнөөс жиж өндийснөө хиний очноос өсөрч тасарснаа хөдөөж бүү март. Шаа. Хирингүгэ тэнгүүд алсуу төнгөлөг тэнгүүд асны явтаа өнөр тэнгүүд удаа махан гэдэж тэнгүүд шаа түшиж ява сүүлийн үрмэн сүнсэн бие минь болог шаа мөрмөшөж өгөж авдаг мөхс дараа шиншээр ус шагааж гмийг тоолж явдаг угаагүй дараа шиншээр чи Тэнгэрийн үйлийг тасалж яаж зүрхлэв? Тэнгэрийн үйлээр дулдуйдж хүний ялхагтад ухаан самууруулах өв сэлдүүлж өөрийн иргэшээлдэн оруулаад хормоо доогуур нь шурагчсан түмэн ялыг чинь хэлэлцэх гэж төрийн цагдаа дагуулж ирлээ. Энэний хүний бишрэл айдсаар далим хийж өвсний цөлөөр хооллогч намрын царцаа мэт хошуу нутгаар хэрэн хэсч нүгэл үлдснийн би бат нот болгов. Таминэ. Онгод тэнгэрийн үйл хийвч хүнийг хил сэрэгт гүтгэж яваа юм шүүз. Бурхан ном тус савдгийг үнэн худал хэмээн дэнсэлдэг нь би бишээ. Тэнгэрийн нэр барьсан энэ этгээдийн бүх нүгэл хилэнцгийг би атгсан сэжүүр нотолсон баримтаан түшиж мөшгөж өнөө энд ирлээ. Хэрвзээ эсэргүүцэн эргэлзэж заалдан заргалт хаваас хошуу тамган дээр дагаад очоорой. Чамд энэ мөрөөрөө буцах заяа тавилан алга. Одын шагаан чинээ шаргалан нүдийг чинь сохолж хамаг бие чинь үзүүрт зэвний эдлэн болно. Үйлийн үрчин чамаар хоол. За сонсоо биз. Хараалж ятах нь үнэн болвоос өчүүхэн намайг хэрхэн дэнсэлхэ онх сахиус лус савдаг тунгааж байгаа биз. Харин энэ хүний амьдын нүгэл хилэнцгийг мөшгөөд өнөө би энд байгаа тул дөнгөлөх хэсгийн би шийдэй. Энийг барьж хүл. Бат! Онг тэнгэрийн үйлийг тэрслэгч сонс. Дээд тэнгэрт хүчийн галаа. Доод газарт үрийн цолмон зэрэгцэн галалзах цагт чиний амьд явах хоногийн тоо дуусч сүүлчийн шараач
хийндэ. Аваад юу? Хаждын аав ирж хурим нарийн цаг төглөөгöd битүү хатуу юм хэлж ил явлаа. Аргаваараа л тэгж яваа үз. Насан туршсан охиныхоо нэр сүрийг эцэг хүн бодлого дээ. Би ч гэсэн хүүгээ айлд хоног төөрүүлж явдаг золбой амтан байлгамааргүй. Нэг л их засаг төр ярьж их стэцийн учрыг олдог хүн. Гэхдээ тийм л юм бол хүүдэ барих ганц гэрээ мод үрээд ирэх чи яасан юм? Бас л нэг юм ирж гин. Унсан морь онгосон дээлэр нь бол олигтой юм амлахааргүй хүн шиг. Үр хүүхдээ бодож үн хүлсээ хэлээрээ дээ. Хамаар байна уу? Миндээ цаасан явна уу? Миндээ. Би Дамдин гэдэг хүнийг зарч явна. Гэртээ би. Би. Таар. Миний тухай хаанаас хинээс дуулав? Өөрөө тань тухай би яаж мэдэх вэ? Ихэс ноёдууд л хоорондоо ганц нэг ярилцаж байхыг нь сонссон төдий. Тэгээд юу гэж ярих юм бэ тэр их стэц чинь? Шарсан мах андадгүй шар зурхаач л гэж таныг магтцгаах юм лээ. 7 хошуу дамнаж адуу малаа яндаан гэснийг минь бодож тус болооч таах юм. Нанцтай. Нанцд гэсэн баха. Тийм ээ, нанцд. Ямар хэрэг гэдгийг хэлэхгүй байж. Долоон хошуу дамнаж. Морь малаа эцээгээ гэж гуйж байгаа мэдстэй. За дүүмэн. 100-ны сар 6 биш. Хийх ажил чихвээ. Тэгээд хэргийн уучраа хэлэхгүй байж дагаад яваач гэх. Чи ер нь намайг жаахан басамжлаад дорд үзээд байна да. Эсвэл чамайг зарсан хүмүүс чинь ингэрэ гэж заагаа юу? Хэрвээ тийм бол тэр хүмүүс чинь намайг сайн мэддэггүй юм байна. Би хаашаа ч явахгүй.
Түшээдхан аймгийн Элдэн засгийн хошууны ноён Юндан доржийн зараалаар явна. Сая намрын дунд сарын ихээр ноёны угсаа залгах залуу аг амиа игүүдгсэн хэцүү явдал болоод. Ноён хүүгээ бусдын гарт хорлогдсон гэж сэжгэлсэн бол л да. Тэгээд таныг залж ирэх гэж намайг явуулснаа нэ. Намайг явуулсан хүн Монгол ёсоор энийг барьж гардуулаарай гэсэн. Та холоос яваа хүн. Унаж яваа чинь ягтаа тулж мар мала тэнхэртэл хэд хоног амар. Гайгүй дээ. Мөр мал яах вэ? Замын айлуудаар орхисон хэд одоо тэнхэрсэн байх учиртай. Таны гутал араараа ханзарсан харагдсан. Би янзалж амжихгүй. Хүний газар гутлаа анзаарч яваарэ та. Чи Юндан дорж ноёны албат уу? Тийм ээ, адууч нь. Ноёны агийг хэн гэдэг байсан? Ханга. Нэршгээг сайхан залуу байсан та. Хангаа хэдэн настай хүн байсан? Чи ойр байсан уу? Бид ч багаас нэг ойр байсан л да. Нас нь одоо за нэг 25 жилийн л орж исэн баг. Аг ер нь хаанаас ямар байдалтай олдсон юм? Манай нутагт нэг дархан уул гэж айхтар хайрхан байдаг юм. Тэндээс л модноос дүүжлэгдсэн байхыг нь анх сүрэн гэдэг анчин олж хил дуулгасан. Сүрэн. Модноос дүүжлээстэй байсныг санаж байхыг бодоход чи тэнд очичээ дээ. Очихоор барах. Дүүжлээтэй хүрийг модноос буулгалтсан юм. Тэр хөөж хавгансан гар хөл үнэр танар өч шавж гэж. Одоо оч гарнаас үнэрдэг шиг. Намрын дунд сарын ихэр гэхэр чин чамгүй олоон өнгөрч гэж. Агийг хаана ямар байдалтай оршоосон бэ? Агийг оршоогоогүй. Дүүжлээтэй байсан модноос нь холгүйхэн сэрүүн агууд цахилдагт хучаатай байх. Тэгэхээр анханасаа агийн өхөл сэжигтэй байсан болохоор оршоолгүй. Ноён зарлиг буулгаж чамайг мордуулж идэв. Хатантай л ярилцсан баг. Би ч маргааш нь танаараа хөдөлсөн. Тэглгүй дээ. Цаг усаар үрээ алдсан их хүн ямар л олиг байв гэж хатан ижээнийх л шаналж заваа байлгүй. Харин чих явдалтай. Манай ноёны одоогийн хатан бол шинээр буулгаж авсан баг хатан. Харин агийн төрсөн их нь бол хэдэн жилийн өмнө өөд болчихсон юм. Зөв. Аавлаа иш өргөд боочих та. Заах тэг. Чү. Бэндэха. Би түрүүнээс хойш танаас нэг юм асууя гээл анзартнаад яваад байлаа. Тэр хөдөө яваа хоёр хүн нэг нь буруу дэвэл ямар хэрэг вэ? Бич бурхан намаас хол хүн л дээ. Гэхдээ танаа хоймор залуутай байсан тэр айхтар хохмоо толгойтой бурхан. Би л өмнө үзээгүй мөлий. Тэр үү?
Тэр дүрдэг дав гэдэг хос мурхад. Урд төрөлдөө айхтар хоёр хулгайч байгаад бурхан багшид гисгээгдэж. Гэмшигтээ махан бие өртөл өргсөн гэдгийг. Тэр цагаас хойш хулгай зэлгийг сэргийлэн хамгаалагч, тамийн үд сахигч догшин бурхад болсон гэдэг давмагтай юм. Нанцтай. Танай нутагт явсан данжаад хэдхэн хоногийн өмнө сурггүй алга болсон гэж би дуулсан. Тийм гэсэн. Сүүлд энэ хавар явж байгааг нь хүмүүс гэрчилдэг юм гинлээ. Тэгэл ор сургаггүй болсон юм гинлээ. Бодвол зэрлэг чон нохоон хоол болсон болоо та. Чи их ойр байсан хүн. Аг хэрвээ амиа хорлсон бол чухам юунаас болоо бол. Агд амиа хорлох шалтгаан байхгүй. Хүүгээ алдсан эцэг хүний өг ашиг бол яриад хэрэггүй биз. Хэлээд юугүй дээ ах минь. Угсаа залгах ганц хүн шүү дээ. За тэгэхэд тулсан шахуу хэрэг болохоор таны өвөр чамгүй хүндэрнэ гэдгийг л би мэдчихв. Ор залгахыг өрнөх танчаад мөргөө ирээд мөлжөөргүй идчихнэ гэж байхгүй дээ. Ямар салхи биш. Нанста. Хай! Аваны финланда. Олцны финланда. Зорсон үлс минь. Завлангүй бүтгүүлдэг. Манай Элдэн засгийн хошууны хөлийн дээс.
Сайхан хангаа юм аа. Сайхан. Одоо манай ноёны өргөө эндээс холгүй. Ердөө хагас өдөрчийн газар яваад л хүрнэ. Нанста. Агийн хөрийг олсон газар эндээс холов. Ердөө бид хоёрын явах замд л да. Миний зорьсон хэрэгт цаг мөч бүхэн үнэтэй. Агийн хөрийг илжирч муудахаас өмнө улмөргөө хайсхийг үзэгдэх. Хөдөлгөө. Заадах. Дотор нь юу ч оршиж мэдхэргүй юм сайхан хайрхана. Эд. Өнөг чон баага бүгд л би. Хуучин цагт бүр барс хүртэл үзэгддэг байсан л гэлцдэг. Тэр барс чинь хоёр хөлтэй болоос магадгүй юм ах. Чөө. Тамдаггүй. Явж чадахгүй нэ. Эндээ хүлээж өгье. Тэр хөгш нарсуу. Тий. Би ч мөр мөшгөх биш. Таавар таахал хэрэг гарлаа да. Ингээд та нар хүүрийг булгахдаа морьтой орцсон уу? Тэгс. Хэдэн морьтон байсан? Ноён гөрөөчин сүрэн би манай том хүү дөрвөл байсан. Тонтаагүй юм болж. Чи эндээ байж бай. Би удаж магадгүй шүү. За.
Нанста. Агийн хүүр байгаа агуу эндээс холгүй гэсэн байхаа. Тийм ээ. Эндээс ойрох. За тэгвэл нам хөргөйдөх. Та намайг аимхаа хүн гэж бодож байгаа. За яалаа гэж. Би чамайг чон чацгалдуулах зоригтой ир байсан ч тэр мод руу тас загнаад бүр ойртуулахчгүй байсан. Нэрээ. Агийн хойдохыг уншуулхад энэ дархан ууланда хар чонын дүрээр заларчаа гэж лам альцсан гэсэн. Агийг өнгөрсний дараахан энд нэг хар дээлтэй аяны хөрнийг унсан модны ард руу оронгуудаа чоноолоо тавьгүй. Уршуулаг болохоор харахгүй юм шиг. Ингээд үү? Таны бие ларшиж байна. Сархтаа л жаахан багсахчихвал та түгшээд хан руу хизээ мордох гэж байна та. Нөгөө хүнтэй уулзчихад агигаа оршуулах ажлыг яаралтай гүйцэтгэчгээд явна гэд ардснаад байна. Таныг ямар хэрэгээр ийм яруу санд руу дуудуулав? Та тангаав.
Энэ манай ноёны хот. Бид энэ төрхөөс өмнө танд санаалах ганц нэг зүйл байна. Ноён таны хөлсийг өөрөө төлөх учиртай юм шүү. Харин танаад орхисон алтны тухайд гэвэл тэрнийг өөр хүн өгсөн юм. Ноён энийг огт мэдэггүй. Тэр хүн танд өөр эхлэх баг. Газар дөх тусам хачин юм ярьдаг хүн юм аа чи. Та нар ер нь надаар хичнээн таавар таалах гэсэн улс вэ? Та ноён өөрөө төрүүлж ам нэхээс нааш огт үг дуурч болохгүй шүү. Агийн хөлтэй холбоотой ирж байгаа гэж манай ноёны хотноос цөөхөн мэдэж байгаа. Манай нутаг хосныхан бол бүр гадарлагч. Та энийг болгоно үстэй. Та манай ноёны хотны домоогонд ирж байгаа холын садны хүн шүү. За, зүйлийг эргүүлээд боочих уу та. Яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Яасан хөөрхөн хүүхдүүд вэ? Түмний өдөөс хийж болдгүй юм их үү? Та ичдэгч. Гүч. Аян замдаа сайн явцгааж ирвөө. Сайн явж ирлээ. Үхэ тэр харагдаж байгаа манай гэр бууж аян замын альчаалаа тайлаарай. Хаа дэше морил. Найда. Аригч гэж яста ариг юм да. Ача. Энд байхдаа би танахаар хоноглох болох нэ. Тэгж байна ах. Чи бид хоёр ч одоо садангийн хамаатай болж байгаа шиг. Гэхдээ та миний ирсэн жинхэнэ учрыг мэдэж байгаа бах тийм үү? Газар дээрх ганц хүүгээ алдсан аянд тулсан үнэнтэй эвлэрэх хэцүү. Одоогийн байдал нь бол хар дарсан зүйт шиг л байгаа болов. Чиний ирсэн учрыг би мэдлгүй дээ. Та агийг их сайн мэдэх байх та. Төрсөн үрээсээ ялгалгүй. Хороо ангираа үлгүүлж өөртөө хийж хүн болгосондоо хүрхий. Даанч хайрангүй. Би энтхийн бүх хүнээс элдв юм шалгааж
Хэргийн учрыг тайлах ёстой. Тэглээгээд мөнх өмнө босоод ирэх биш үү? Өршөг өрөөгч минь. Та хамгийн сүүлд ахтай хизээ уулзсан ба. Доншуур данжаад ирээд явдаг орой юм уу та? Та тэр өдөр чухам юу болсныг надад ярьж өгөөч. Аг данжаад хоёр уулзсан уу? Агхүү. Энэ сам юулахад туслаад хаа. Данжаад гоо. Та манахаар орооч. Үдэш гэрт байхад аг шуугуулж орж ирээд багхан аяны хийц төхөрч аваад яаруу гарсан. Залуу хүн ан авд мөрдсөн болов уу? Үгүй бах. Сэтгэл нэлээд догтолсон. Санд руу харагдсан та. Намрын дунд сарын 7-ны орой юмдаг. Миний хоо яасан их тавдуу байх юм бэ? Харанхуй шөнө болсон хань хааврах гэв. Момо. Оо. Би 10 дунгайх руу явлаа. За. Эрчүүдийн явдал болохоор танд илүү хэлж чадахгүй. Харавдангийнхаар очих нь уу? За тэгвэл ч мөмн хүүгээ өрөөгөөд сууж байдаг хэрэгээ. Минь юу. Миний хүүгийн сансан бүхэн сэтгэлчлэн бүтэг. Аль. Та минь бие бодож орой. Хүн нэрээ танд баруун хацрын өсвөлнэ. Тэрэ минь юу. Та минь юу. Тэгээд ноёнтон хувцаслаад төд удалгүй хоёулаа мортож явсан. Агман сүүлийн үед өөр болох нь болсон. Эдэр залуу хүүшүүд. Шалтгаан нь 10 дангийн охин болов гэж би таадаг. Тэр ямар ичдтэй хүн бэ? Сайхан охин бэ. 10 дан ганц охиноо хайрлаад ямар хүн амтны өмнө гаргах биш. Тэгээд агийг ноёнтонтой цуг 10 дантай уулзаад тэр мэтийгээ ярих нь гэж би ямар их баярлав. Тэгжэл муу аг хүүгээс үлч шувтаа харсан та. За, аян замдаа сайн явж ирвэ та. Минь сайн явж ирлээ. Сайн сууж яв уу? Сайн. Энэ нөгөө намцтай ихнэр цэнд. Энэ миний хамаатны хүн Дандан гэдэг юм. Аа. Оо, ноёнтон таныг задгаагаалын дэргэд дуудуулсан. Яг мартаад хуужлаад суух гэж байна. Гарах уу? Би бол бас Засагт хаан аймгийн Эрдэнэ байлын хошууны ард Намсран Дамдан гэгч билээ. Ноён таны зарилгаар ирсэн минь энэ.
Дээшээ суу. За. Аян замдаа сайн явж ирв. Сайн явж ирлээ. Та минь сайн сууж байгуу? Болсон хэрэг явдлыг зах цухаасан чи анцдаас дуулсан байх. За. Би таймтдыг дуулсан энэ. Ямар учиртайг мэдэхгүй. Агман уулын модонд өөрийгөө хорлсон юм шиг болцсон. Юм шиг гэж байхыг бодоход өөрийгөө хорлоогүй гэж та бодож байх нь. Миний аг өөрийгөө хорлох хүн биш гэдгийг би сайн мэдэж. Хаалын хэргийн учрыг олж миний цовлогыг хамраагаад байл. Хичээе. Гэхдээ ноёнтон таны болон бусад хүмүүсээс сонссон зүйл энэ хэргийн учрыг олоход их дөхөн болно гэдгийг та тунгааж өгөөцөө. Би мөрчийн ажлыг багсаад гадарлаа. Аг хамгийн сүүлд юунд зорж мөрдөөвөл тэр үед ийм байдал сэтгэл санаа зорилгыг мэдэж явах нь миний үйлд их тустай юм. Хаан гэсэн билүү дээ. Уу шийдэн болоод л гарсан. Ноёнтон минь. Та надаас ямар нэг юм нууцлбол үннийг олж мэдэх гэсэн таны хүсэл биелэхгүй л болов. Ингэж хоёр биенийхээ цагийг үрээд юухв. Маргааш нарнаар би нутгийн зүг хүлгэн жолоо залъя да. Суу. Цаг дэмий алдна гэдэг таны юм зөв. Би агийг оршуулаагүй болгохнолоо. Мохогийн сэтгэлээ олохгүй төр хийж би санаа зовж. Би нанзаттай нааш ирэх замдаа агийн анх олдсон газар биеийг хадгалж байгаа агуугаар буугаад мартсан. Сэжүр болоо юу? Одоо хэлэхэд арай эрт байна. Данжаад таны хотонд ирээд явдгийн орой та агтайгаа цуг ихэл яаруу 10 дан гэж айлынх руу мордсон гэж думаагч надад хэлсэн. Настай хүн гэхэд ай ухаан их сэрэг юм билээ. Би ч тантай адилхан эцэг хүн. Таны ууга шүүг маш сайн тунгааж байна. Агийн бий барсан өдөр Данжаадын сургаггүй алгуулсан өдөр 2 цаг хугацааны хувьд яг мөргөж байгааг би ажиж мэдсэн. Тэгэхээр Данжаад таны хотонд ирсэн тэр өдөр нэг л чухал зүйл болж дээ янзан. Миний эг нутаг шунтаа нэртэй төрд. Харц олонтой илгэмсүү нэгэн байсан гэдгийг та мэдэх учирт. Ноёны алв халаатай болохоор
би хүүгээ төрийн албаны наад цаадахыг ойлгуулж хошууны ажил албаа зөвлөдөг болоод байсан. Аава. Манжтай чин улс ганхаж хятадууд наашаа дон шуучлах нэгслээ. Хошуудаас хошуу дамжиж хятад пүүс талж өөрийн бичиг шатаах нэгссэн байна да. Би түрүүн Данжаадыг орч гарч байх хооронд нь авч яваа өөрийн бичгээс нь манай хошууныхны тавьсан өрийг харлаа. Өөр хүүгийн хүүгээд төлж чадахгүй манай Элдэн засгийн хошуунтлаа балга. Ийм нэг надад хэлсэн. Тэгээд айгүй хоёр аравдангийн хорон марцсан. Харин тэр аравдан гэж ямар учиртай хүн байна? Харав хаан ихтэй зовлон үтэж хатагдсан. Хоол ойрын танил тал ихтэйний хүн бий. Амгалан морилж явна уу Ноёнтон? Амгалан. Ганч Ноёнтон. Та амгалан морилж явна уу? Амгалан. Илүү ханда миний хөзөн гэртээр. Огцонд байгаа бал бурма хандаад өг. За. Ноёнтон гэрт байна. Аравда. Данжаадын өрийн бичгийг айг үцэж. Нутаг хушуугаараа ойлгоч болох тал толж бид. Хошуу нутгаараа битгий хэл. Улс гүрэндээ яриалын байдалтай байгаа юм шүү. Улсын хэрэг хаанда. Хошууны хэрэг манда. Шинэ ирсэн Данжаад өрийг малаар биш хатуу юмар тооцож авах юм би. Өнгөрөх цудаар хамаг малаа барсан өгөөгүй энэ олонд тэр бүх хатуу юм хаач байгаа юм. Нэгэнт цагаан дээр хараар бичсэнийг одоо яалтаа. Авсан л бол төлжил таар. Хин мэдхивд. Хүний нутгийн савдаг хэлэгнэж тэр өрийн бичиг аянган зохиулаад шатчих юм билүү. Ядарсан олон л юм болсон доо. Тэр шин Данжаад хэдэн бараа болгочтой явж байна. Данс хөдлөгч нэгээр. Хурдан буутай. Өвч зэвсгэлсэн харвас цэргийн эрдэм шаламга хоёр бараа болгож. Бас ачаа ганцгалагч нэг эртээ хамт явна лээ. Би бодож үзье ханаад. Аравд нөгөөдөр нэрэхтэй өөр хошуунаас дөрвөн хүн олсон гэж хэлсэн. Тэгээд хэрэгээг үцээгээд өрийн бичгээ аваад шууд наашаа ирсэн. Харин хөөрхий хүмүүс мөр буруулж ан хийж яваад 2 хоногийн дараа араас нь ирэхээр тохирсон юм билээ.
зүйл санснаар бүтэл. Яав ээ. Тэгээд агийн ирэх бүх хоёр хонлоо. 3 дахь хоногт нь нутгийн эмчин агийг модноос боомсон байхыг олж бидэнд хэлдүүлсэн. Энэс өөр мэдэх юм надад алах. Энэ хэргийн учрыг олж өгвөл би шанх харамчанд гарт татахгүй. Манай ноён их уйгашуутай байгаа биз. Тийм байна. Аг Данжат хоёр юунаас болж амар исэн байж болох. Эмэгтэй хүний зүйлсгэл авсан болоо. Та харсан юм уу? Хараагүй. За, хатантан. Та сайлаа дуусв уу? Дуслаа. Миний хэрэг болоо юу хатантан. Манайхны нэг нь эмэгтэй хүнийг чамийн эдлэл авсан гэж сая Данжаадаас дуулаад. Тэгээд таныг авсан болоо харъя л гэж. Би одоо ямар юмараа авах вэ? Тэгээд чи надад бүсгүй хөөхд байх штэ хатантан минь. Уг нь энд бэлтэй эмэгтэй хүн танаас өөр байхгүй юмсан. Эсвэл эрэгтэй хүн авсан болов? Харин л дээ хатантан минь. Энэ манай хатан ер нь аль нутгийн хүн байна. Нүдийн ажихна хайр цус байх шиг. Хойд нутгаас ёсолж авсан. Гэхдээ манай хатан чинь Монгол хүн шүү. Нэрийн үүрийн цолмон гэдгийг. Үүрийн цолмон? Үүрийн цолмон.
Ичлэг тэрслэгч сонс. Дээд тэнгэрт хүчийн галаа. Доод газарт үрийн цолмон зэрэгцэн галалзах цагт чиний амд явах хоногийн тоо дуусч сүүлчийн шараач бүрхийнд